네. За өнөөдөр хүүхдүүдтэйгээ нэг өдрийн бэлтгэлийг ихэд танилцуулаа. Богиногоор танилцуулаад хүүхдүүд маань хүүхдүүдтэйгээ өнөөдөр бол юу ч хамаагүй ярьдаг гэдэг асуулт гаргаж байгаа. Энэ дээр бол одоо мэдээсээс зөвхөн танилцуулаа. Бодож санаж байгаа зүйлийн юм сонсмоос энэ бас юм жижигхэн бийж үзэж байна. Эхлүүлсэн гэж зэ. Өнөөдөр зүгээр юу ч хамаагүй ярьдаг өдөр зэ. Тэгэхээр өөртөө тодорхой танилцуулаад тэгээд нэг танилцуулаад жоохон амжилттай байдаг хүмүүс ярих болох байхгүй. Тэгээд нэг юуж байгаа. Тийш та хамаагүй яаж орсон маш та ярина зэ. Ойлгосноо. Тэгээд анх яаж ороод яаж явсан. Явж амжилттай жоох яриа зэ. Тэгвэл ямар сургууль муу суртай яриа зэ. Тэгвэл за бүгдэнд нэг өдрийн төргий. За манайхаа. За өнөөдөр бол юу ч хамаагүй ярьдаг өдөр байгаа. Өнөөдөр бас нэг хэдэн тамирчдаас танилцуулах бас тэквондо одоо яаж орсон талаар нь тийм ээ. Одоо хүүхдүүдэд бас тамирчтай танилцуулах талаар өнөөдөр юу ч хамаагүй ярьдаг яриа гэдэг нэвтрүүлэг хийж байна. За гээ өөрийгөө танилцуулж эхлэх үү. За. Сэмэн намайг цуглах явахдаа Ирмэн гэдэг би тэквондогийн хар бус 2-р дантай тэквондоор хичээлээд 4 жил болж байна. Сэмэн намайг Мөксөөхөө хөвгтэн Нандиртэн гэдэг би хар бус 2 дантай. Би ямаг гүрэн гэдэг би хар бустай 2 дантай. Золж авгалын Сомдор гэдэг. Тэгээд би хар бус 2 дугаар дантай. Сэмэн намайг Гамбаттай Ажил Зэрэн гэдэг. Би тэквондогоор хичээлээд 3 жил болж байна. Хар бус 1-р дантай. За нар одоо тэквондо спорт хичээл одоо баруун 4 жил болж байна тийм. Одоо манай Эрдэнэ тэквондо холбооны маань бага насны шигшээ болны одоо хамгийн анхны тамирчин. За ердөө бага насны шигшээ багтаад ямар амжилт үзүүлв. Тэгээд товчхон яриач байна. Хамгийн анхны тэмцээн дээр бол алт аваад тэгээд цаатлын аймгийн агуур дээр нь мөнгө авсан. Тэрнээс хойш аргалсан. Ердөө гадаад нэмж уралдаанд оролцож байна. Оролцсон 2 тэмцээнд оролцсон. 23 оны эдгээр тэмцээн тэгээд 25 оны Гранд Слэм. Ердөө бага насны бол хамгийн анхны шигшээг тамирч маа. Одоо энэ жилээс ахуулаад өсвөр шоуг тамирч байгаа. Одоо өсвөр ангилд орох үед ямар байна? Медаль авах боломж олгосон. Энэ бол бэлтгэл сургалт хийх бол медаль авах боломж нь багасна гэсэн үг юм байна тийм. Баярлалаа. За манай одоо бага насны шигшээгийн тамирчин одоо Нандиртэн тийм ээ. Одоо манай тэквондо тэквондогийн